хэлцтэй онлайнаар явагдаж буй Олимпийн таквондогийн 3 дугаар хичээл эхлэх гэж байна. Та бүхэн гэр гэртээ бие даалгаад хэлмээрэй. Өнөөдрийн бэлтгэлээр би та бүхэнд шинэ нэг засал ба 3 шинэ гарны техникийг зааварлаа. Мөн өнөөдөр өмнөх 2 бичлэгтээ тулгуурлан өмнөх засалтууд мөн гарны техникүүдийг дахин татгална. За тэгвэл ингээд бүгдээрээ хамгийн түрүүнд өмнө сурж байсан заслуудаа татаж үзье. За бүгд гараас нь аваад хоёрын нийлүүлж үзээрэй. Энэ засалтыг муасаки хичээдэг. Дараагийн зүйлүүд хичээе. Энэ засалтыг 준비서기 дахиад нэг хоёр зүйлээс аваа. хоёр зүйлийг багцруулаад ашиглаж энэ засалтыг чичүүсэй. За муасаа үлдээ. За энэ зүйлийг хоёрдоо нэг хатны зайтай салбараад нэг удаа нэг хоёр ахлуулыг чиглэж өгөө. Тэгээд хişгэнэ. Энэ засалтыг авсагыг. За эндээс дахиад муасаа үлдээ. Нэг хоёр тэгээд хагас хоёр хагасаар ахлуулыг сайн уусаад ахлуулыг нөхөх мөн зэш гişг. Энэ засалтыг авгүй. Би өмнөх хэлбэрүүдээр энэхүү 5 засалтыг сурсан билээ. За ингээд өмнөх хэлбэрээр тулгуурласан хэлбэрээр 5 үндсэн засалтуудыг саналаа. Энэний хэлбэрүүд хайрыг агуу бишгээс үзээрэй. За одоо шинэ засалтыг сурцгаая. Бүгдээрээ маргааш нь аваад сайн хараад байгаа гинэ. За нэгдүгээр зөөлөө урдаа тавиад тэгшгэн. Энэ хүмүүс гадна хийж хамаараа тэгшгэн тавьж өгнө. Харин хоёрдугаар үеийг 90 градусны хэлбэртэй зөөлөө тавьж өгнө. За эндээс баруун өдөө нэг хоёр хэлбэртэй цааваа суугаа хоёр хэлбэртэй давхар үлдэж оцоогоо 40 үлдэж өснө. Өдөө боочгоо агшаа чиглэсэн байлтай байна. Эндээс цэж тэгшхэн биш харин 45 градусын хэлбэртэй байрлуулж өгнө. Уртлаас харуулъя. Эндээс нэг хоёр эндээс тэгшхэн сууж өгнө. Цэж 45 градусын хэрэгцсэн байл. Энэ засалтыг тиггуби гэж хэлдэг байна. За ингээд хэвлээ шинэ нэг засалтыг сурлаа. Одоо гарны хамгаалтыг сурах хэрэгтэй. Тэгэхээр өмнө сууж байсан 3 үндсэн гарны хамгаалтыг дахин сэргээ татцгаая. За хоёрдоо зай авцсараа. Эхний хамгаалт нь арын мод. Тэгээд нэг зүйлсэн хамгаалалт арын мод руу бокс хамгаалалт байсан. Дээрээс дөрөвөр дараагийн хамгаалалт нь гүнтэн мод буюу цэснээс хамгаалалт ойлгосоо. Эдгээр хамгийн сүүлийн хамгаалалт оргил мод байгаа. Оргил модыг олсоо тэгшгээ дөрөвөр эдгээр хамгаалтыг нэг чиглэлээр сурч чадсан. Видео хайрыг өмнөх чиглэлээс хараарай. За ингээд өмнөх 2 чиглэлээс сурсан хамгаалтаа үзлээ. 3 удаа гаргаж байсан. Өнөөдөр нэмэлтээр 3 хамгаалтыг сурлаа. За хоёрдоо газар авах сайн байгаа чиглэлээ. За эхний хамгаалт нь хан суннаар арай макки гэсэн хамгаалт. Бидний мэддэг арын макки гэдэг үгээр хан суннаар гэдэг үг орсон байна. Энэ ямар шигтэй гэхээр суннаар гэдэг нь гарныхаа энэ хэсгийг хэлж өгдөг. Энэ хэсгийг суннаар гэсэн үг байна. Энэ хэсгээр доод хэсгийг хамгаалж байна. Тийм учраас хан суннаар арын макки гэж хэлсэн байна. За
За бэлтгэх байдал нь бидний мэддэг арын маркетээр маш төстэй боловч дээд гар нь тэмдэглэсэн байна. Гараа тэмдэглэхдээ түрүү уруугаа түрүү тэмдэглэхдээ дэлхийн уруугаа хажуудаар нутгаа урууны хүмүүсийг батсан. Тэгвэл эндээс хамгаалах үедээ бидний мэддэг арын маркетээр угшаа байна. Харин энэ нөхцөлөөр хажууд чигээр угаачгүй мөн гараа таган хажиж байна. Гэхдээ доош гарчихгүй яг угшаа стандарттай дайнээс маа зүр одоо нөгөө гартаа хана зүр шууд үзүүлээ на зүр дараагийн амгалт нь хан сүрнээр мунтун макки гэсэн амгалт байгаа. Саягаар дээр адилхан мунтун маккитэй төстэй боловч гараа тэмдэглэх асуултны бэлтгэх байдал нь ийм. Мунтун маккиг гэдэг нэртэй мөртлөө бидний мэддэг оргил маккитэй төстэй бэлтгэх байдалтай эндээс бодлого гарыг тэмдэглэж байна. Эндээс хамгаалтаа гараа дээшгээ явуулна. Тэрний дараа хажууд чиг энэ гараа дээр байсан гарыг ташаа татаж өгөө. Энэ бидний оргил маккитэй төстэй. Оргил маккигийн доороос дээш гардаг бол энэ хансуурны мунтун маккийн олоод баттай үедээ хажууд чиг хамгаалж хэвээр байна. На зүр зурга на зүр шоудоги на зүр энэ хамгаалтыг хансуурны мунтун макки гэж нэрлэдэг байна. Одоо хамгийн сүүлийн хамгаалт цай энэ сүүлийн хамгаалт маань зөвхөн нэг гараар хамгаалт биш, нэг гараар хамгаалаад нэг гараар зөвхөн тийм тасалгаа. За энэ сэдвийг чэвипон мучи гэж хэлдэг байна. Бэлтгэх байдал нь энэ. Хоёрын гар нь бидний мэддэг мунтун маккитэй төстэй. Гэхдээ хоёрын гарыг дэлгэцэн байна. Доотлон гар нь бидний сайн сарсан энэ хансуурны мунтун маккитэй адилхан ийм хэрэгтэй. Эндээс хамгаалтаа доотлон гараа бид толгоогоо авч бидний мэддэг оргил макки. Яг энэ гарыг хийхийг гараа хийхээр харин хойно гараа угшаага хүмүүн үзүүг нөгөө талын үзүүгийн зөвлөө на зүр нөгөө гартаа на зүр шоудоги на зүр энэ хамгаалтыг чэвипон мучи гэж хэлдэг байна. За ингээд өнөөдрийн бүхэн байна. Өнөөдрийн бүхэн нэг шин завсар гурван шин амын хэлбэр тэгээд өндөр хавьчдыг үзүүлээ. Дараагийн хичээлээр бүгдээ үнсээ буюу хавцлыг цаавна. Дараагийн хичээлээр уулзъя. Баяртай.